Сайн байцгаана уу? Намайг Одны гэдэг. Би хоолыг дуртай. Өнөөдөр та бүхэнд гэрийн нөхцөлд яаж хорхох хийх, хорхох хийхдээ бид нар Oshi брэндийн Японы технологиор үйлдвэрлэсэн энд ухаалагч чанагчанд битүү чанаж хийх болно. Энэ зориуд хүзүү болон энэ сэрний мах авдаг нь уг чанагч маань энэ махыг хэр зөөлхөн болгохыг бас харуулахыг хүссэн. Би бол гэртээ энэ тоогоог бол байнга ашиглаж байгаа. Бүхэл мах ингээд бүтнээр нь сайхан чагнагч юм уу эсвэл хүүхдүүд айгуу дуртай байдаг. Тактури тан гээл те кимчи хийгээл дахиануудаа хийгээл хамтлал хий чинь сайхан чигнэр зөөлхөн болгоод гаргаад ирдэг. Өөрөөр энэ айгуу олон төрлийн функцээр ажилладаг. Шинэ чи одоо ингээд харахад удаа агшиж болно, хүүхдийн хоол хийж болно, төрлийн цутангууд хийж болж байгаа, загас байна, дахиа байна. Бүх юм өөр ингэ тустай функцтэй. Одоо жишээл үхрийн мах, хоньны мах гээд бүр хавирга гээд тустай гараад ирсэн. Өглөө та нар ажилдаа явахдаа энэ бүх хоолуудаа амтлаад хийчээд залгачаад яваад өгнө. Орой 6-аас 7-гийн үед ирэх чинь хоол чинь халуунаараа болцсон. Бэлэн байж байгаа жишээтэй. За хоол минь үндэстэй бол дууслаа. Хугацаанд дууссан. За нэхээсээ өмнө энийг дарж одоо дотор нөхшөөнө битүүмжинтэй агаар байна уу тэрийг сулж өгнө. За ингээд үндсэндээ ууранд гар дууслаа. Тэгээд энийг дараад одоо юм дотор ямар ч битүүмжл агааргүй болчихж байгаа. Тэгээд ер нь айц үдстэй ингэж битаан задлж одоо дээшээ нисэж байгаа. Энэ бас санаа амар. Цаанаасаа ингээд агаар нь гарчиж байгаа. За хоолоо гаргах. Маш гоё. Зөөлхөн. Та бүхэн сайхан олдороо ухаалагч чанагч Oshi.